Бид яаж оршин байгаа юм бэ? Яагаад биш? Яаж? Бид бүгдээрээ бодисууд, материуд, гариг эрхсүүд, ертөнц бүх зүйлс яг яаж ингэж оршиж чадаад байгаа юм бэ? Учир нь онлын хувьд, физикийн хувьд, математикийн хувьд бид оршин байх учиргүй. Оршихуй болон эс оршихуйн дайнд бид яаж ялаад өнөөдөр энд ингээд оршин байгаа юм бэ? Оршихуйн баталгаа бол энерги гэж ярьсан. Гэтэл энерги гэдэг зүйл чинь өөрөө мөхлийн аюултай харилцан үйлчлэлийн үр дүнд үүсдэг. Нэг дор оршин байж чаддаггүй, хоорондоо нийлж болдоггүй, хоорондоо нийлэхээрээ бие биенийгээ устгадаг ихэр хүчний үр дүнд энерги үүсдэг. Эсрэг тесрэг энэ хоёр хүч нэг нэгнийгээ үгүй хийх тавилантай байдаг. Тийм болохоор бүх матери, бүх зүйл оршин байх учиргүй. Байзаарай, юуны тухай яриад байна? Тун хачирхалтай, бас юр бусын нэг суудны галзуу гэмээр ололтын тухай. Пол Диракийн тухай ярьж байна. Ньютоноос Хокинг хүртэл цаг үеийн хамгийн сууд математикчдын мөрөөдөл болон бахархал гэгдэх судал буюу Кембрижийн их сургуулийн Лукасын математик профессорын албыг 30 наснда эхлээд 37 жилийн турш хашсан эрхэм. Квант механикийн түлхүүр эзэмтдийн нэг. Түүний тухай Strangest Man буюу хамгийн хачин хүн гэдэг ном хүртэл бичигдсэн байдаг. Тэр үнэхээр өөрийн ололтоороо физикийн ертөнцийг орвонгоор нэргүүлсэн. Материйн үхлийн аюул тэхрийг тэр олж илрүүлсэн. Антиматерийг. Диракийн ололтыг мөн энэ антиматерийг яг юу гэдгийг нь ойлгохын тулд цаг хугацааг тултал нь ухраах хэрэгтэй. 13.8 тэрбум жилээр ухраая. Их тесрэлт рүү явцгаая. Хэрвээ тэр мөчийг камерт буулгах боломжтой байсан бол бидний харах зүйл дан ганц энерги байх байлаа. Гэрэл хараахан чөлөөлөгдөөгүй учраас ер нь бол харах боломжгүй. Ямар ч матери, ямар ч атом гэрэл хүртэл байхгүй. Зөвхөн энерги. Бүх ертөнцийг мөн магадл бүхий бусад ертөнцүүдийг ч гэсэн үүсгэх чадaltaй асар их энерги бөөгнөрөл. Дараа нь энэ энерги секундыг тэрбум хуваасны нэлтээ тэнцэх хугацаанд нэг атомоос жижиг хэмжээнээсээ жүжиг хэмжээтэй болтлоо тэлсэн байдаг. ертөнц хоромхон зур үүсчихсэн гэсэн үг. Ойролцоогоор 1 минутын дараа нарны аймагаас ч том болон тэлхэн тэр. Тэгэж тэлэх тусмаа хөрсөөр, хөрөх тусам тоогүй олон бөөмс болон игэл бөөмс үүсч эхлэв. Энэ үйл явцын талаар их тесрэлт гэж юу вэ гэсэн бичлэгээр дэлгэрэнгүй ярьсан. Ийхүү анхны материуд үүсэх үед үүсэн тэр игэл бөөмсийн тал нь бидний мэдих бодис буюу матери. Нөгөө тал нь харин үхлийн аюулт ихрэн болох антиматери байлаа. Энэ харах үнцгийг бидэнд олгосон хүн бол Пол Дирак байсан юм. 1928 он хүртэл бид антиматерийн талаар ямар ч ойлголтгүй байв. Материйг бол мэдэгтэйгээ байсан. Атомуудыг, электрон, протон болон нейтронуудыг мэдэж байсан. Харин Пол Дирак электрон мэтийн бөөмс гэрлийн хурданд ойртох үед яг ямархуу зүйл тохиолдог талаар судалгаа хийж байхдаа маш энгийн. Гэхдээ тэр чинээгээрээ хачирхалтай нэг тэгштгэл гаргав. Маш сонирхолтой тэгштгэл. Нэг бодлого байлаа гэж бодъё. Гэхдээ хоёр өөр хариутай. Эхлээд тооцоолоход 10 гарсан ч ахиад тооцоолоход 20 гарах жишээний. Хоёр өөр дүн. Гэхдээ хоёулаа зөв. Эхний үр дүнгээр Диракийн тэгштгэл нэг электроныг тайлбарлаж байв. Бидний мэдих хасах цэнэгтэй электрон. Харин нөгөө үр дүн нь маш юр бус юм байлаа. Байх учиргүй. Манай ертөнцид харьяалагдахгүй нэг зүйлийг тайлбарлаж байв. Энэ тохиолдолд та юу гэж бодох байсан бэ? За нэг газар л алдаа хийчих шиг боллоо. Томьёогоо дахиад шалгая гэж бодох байх. Диракч гэсэн тэгж бодсон. 3 жилийн турш тэгштгэл томьёогоо засч янзлах, шалгах гэж оролдов. Ер нь бол зоригоо чангалж байгаад бусад хүмүүст би нэг ийм юм олжглоо гэж хэлхийн тулд 3 жил шаардсан гэсэн үг. Учир нь түүний тэгшгэлд алдаа байсангүй. Юу ч хийсэн бай, үр дүн нь ижлэхэн зүйлийг тайлбарлаж байв. Антиматерик. Энэ тэгштгэлийн хариуд эхний үр дүн нь электрон байв. Нөгөөх нь харин антиэлектрон. Электронтой бараг бүх талаараа ижилхэн, ижил хэмжээтэй, ижил масстай, ижил спинтэй. Гэхдээ цахилгаан цэнэг нь ялгаатай байв. Электроныг бид мэднэ, сөрөг цэнэгтэй. Харин энэ антиэлектроны цэнэг нь эерэг байлаа. Электрон гэхдээ эерэг цэнэгтэй, буюу позитив цэнэгтэй. Тийм болохоор позитрон гэж нэрлэдэг. Хачин байгаа биз? Үүгэж дууссангүй. Диракийн тэгштгэл бүр галзуурч байв. Энэ зарчим зөвхөн электронд биш, бусад бүх материалд хүчин төгөлдөр гэж байв. Кварк байвал антикварк ч гэсэн байгаа. Кваркууд протоныг үүсгэдэг. Тэгвэл протоны ч гэсэн антипротон байх ёстой. Бүр цаашлбал протон болон электронууд атомыг бүрдүүлдэг. Тийм ээ. Энэ тохиолдолд атомын ч гэсэн антиатом байх ёстой. Тэгвэл яана гэсэн үг вэ? Атомууд материйг бүрдүүлдэг бол материйн ч гэсэн антиматери байх учиртай. Хэрвээ энэ үнэн бол батлагдсан тохиолдолд
бидний мэдэх бүх материйн хэмжээ 2 дахин ихсэн гэсэн үг. Тэгээд 4 жилийн дараа 1932 онд Карл Андерсон хэмээх эрдэмтэн энэ зургийг авсан байдаг. Энд харагдаж буй бөөн бол тэр чигээрээ электрон. Гэхдээ позитив зэнэгтэй буюу позитрон. Тийм ээ, антиматерийн зураг бидний гарт байлаа. Диракийн хачирхалтай онол бадлагдхан тэр. Харин энэ нөхцөлд маш том нэг асуулт бидний өмнө гарч ирэв. Матер яаж оршин байгаа юм бэ? Материас бүрдсэн бид яг яаж оршоод байгаа юм? Энэ ямар нэгэн философи эсвэл оршихуйн гүн ухааны асуулт биш. Учир нь матер болон антиматер хоорондоо нийлбэл юу болдог гэж бие бинийгээ устгадаг. Өөрсдийн оршихуйгаа төгсгөл болгоод энерги болон хувирдаг. Тэгэхээр логикийн хувьд их тесрэлийн дараахан хэрвээ тэнцвүү хэмжээний матер болон антиматер үүссэн бол ер нь бол хамгийн логиктой хувилбар нь энэ. Ийм нөхцөлд материуд болон антиматериуд хоорондох харилцан үйлчлэлд ороод устгах ёстой байсан. ертөнцид юу ч оршин байх нь утгагүй. Зөвхөн энерги л байх учиртай байв. Тэгвэл яг яасан юм бэ? Юу болсон юм бэ? Мэдэхгүй. Яг хідэн онол бий. Тэдний нэг нь ийм. Зарим эрдэмтдийн үзэж буйгаар бол матер болон антиматер бүр анханасаа холдож салсан бөгөөд антиматериуд өөр нэг ертөнцийг үүсгэсэн. Өөрөөр хэлбэл антиматериас бүрдсэн антигаригууд, антиод эрхсүүд, антигалактикуудаас бүрдсэн өөр нэг анти-ертөнц оршин байгаа гэсэн үг. Нөгөө нэг онол нь ертөнцийн эхлэлд матер болон антиматерийн хооронд маш өчүүхэн тэгш бус байдал үүссэн гэж үздэг. Асимметр нөлөөлсөн гэж үздэг. Өөрөөр хэлбэл материуд антиматериудаас жаахан илүү байсан гэсэн үг. Гэвч бүхэл хэдэн хувиар илүү байх боломжтойг нь хүртэл тооцоолсон байна. Тэр бумд 1 тэрбум антиматерийн эсрэг 1 тэрбум нэмэх нь 1 матер байсан гэсэн үг. Тэгээд тэр ялгарч үлдсэн тэрбумд 1 хэмжээтэй матер нь өнөөдөр бидний харж буй бүх зүйлийг ертөнцийг үүсгэхэд хангалттай болж таарсан хэрэг. Эцэст нь энэ бүх мэдээллийн ард нь байгаа эд шид бол энэ том юмнууд. Диракийн тэгштгэл. Бидний дийлэнхийн хувьд эднэр утгагүй хідэн тэмдэг мэт санагдана. Гэхдээ Бетховены 9-р симфоны нотыг харвал ахаад л бидний дийлэнхийн хувьд утгагүй хідэн тэмдэг мэт харагдана. Харин энэ тэмдгүүдийг ойлгодог хүн үүнийг хөгжмийн зэмсэг ашиглан тоглож эхлэхэд тэр аялгауг сонсох үнэхээр гайхалтай мэдрэмж төрүүлнэ. Хөгжмийн гоо сайхныг бишрэхийн тулд заавал Бетховены хэрэг байхгүй. Үр дүнг нь мэдрэх, амтлах нь чухал. Шинжлэх ухаанчдын, эрдэмтдийн, багш нарын хийвэл зохих зүйл уг нь энэ юм. Хинч сонссон бишрмээ сэтгэгдэл төрүүлэх тийм аялгауг тогловол шинжлэх ухааны гайхамшигыг бид бүгдээрээ мэдэж бас амталж чадна. За тэр ч яах вэ? Тэгэхээр энэ тэгштгэл яг л хөгжмийн нот мэт. Зэмсгээр хөвлөвөл уянгалаг сайхан аялгау бүтээдэг. Антиматерийн аялгау. Дашамт хэлэхэд энэ тэгштэглийг харьцангуй ерөнхий онол болон квант механикийн анхны нэгдэл гэж үздэг. Яг л квант супер байрлал шиг. Нэг асуулт, хоёр зөв хариулт. Хоёулаа нэгэн зэрэг зөв, хоёр хариулт. Диракийн эргэлзээ тэнэгэлцлийг ахин нэг удаа энд ойлгож болно. Цоо шин нэг ертөнцийн хаалгыг татах. Шал өөр нэг ертөнц олж нэвэл та юу мэдрэх байсан бэ? Тэгэхээр баталгаа нотлохыг ахиж дурдахаар болвол антиматер их тесрэлтийн үед үүсээд л буцаад алга болчихсон юм уу гэвэл үгүй. Матер болон антиматер бол анхдагч тэр их энергийн үр дүн юм. Хэрвээ энерги байгаа бол матер болон антиматер үүсгэх нь ердийн үзэгдэл. Тэгвэл энэ үед тоглоомд хэн оролцоно гэж мэдээж Альберт Эйнштейн ба түүний алдарт томьёо E тэнцүү MC квадратын гоо үзэсгэлэн. Хэрвээ та санаж байвал энэ томьёо юуг илэрхийлдэг билээ? Масс болон энергийн тэнцэтгэл. Энерги бол масс, масс бол энерги. Өөрөөр хэлбэл энергийг масс болгон хувиргаж болно. Энэ тохиолдолд матер болон антиматер үүсдэг. Эсвэл эсрэгээр нь материгч гэсэн энерги болгон хувиргаж болно. Тэгвэл үүнийг хэрхэн хийдэг вэ? Тийм ээ, антиматерийг ашиглаж. Нэг нэгийг устгасан тохиолдолд үр дүнд нь асар их хэмжээний энерги үүсдэг. Хажуугаар нь энд харагдах гэрлийн хурдны квадрат энэ явцыг бүрч галзууруулна. Юу гэсэн үг вэ гэвэл өчүүхэн жижиг материас хэмжээшгүй их энерги гаргаж авч болно гэсэн үг. Нэг бичлэг дээр би ярьж байсан да. Ганц ширхэг цаасны хавчаардах атомуудыг антиатомуудтай нийлүүлсэн тохиолдолд атомын бөмбөгтэй тэнцэх хэмжээний энерги ялгарах боломжтой гэж. Энэ аварга энергийн потенциал зөвхөн шинжлэх ухааны бодит байдлаас хэтрээд шинжлэх ухааны зөгнөлт кинонуудад сэдэв болоод амжсан. Альбангууд ба сахиусан тэнгэрүүд гэдэг номон дээр Ватиканыг антиматерийг хийгдсэн тесрэг бөмбөгөөс аврах гэж оролддог. Star Trek гэдэг кинон дээр Enterprise сансрын хөлөг гэрлээс хурдан давхихын тулд антиматерийг түш болгон ашигладаг гэх мэтчлэн.
Гэхдээ энэ зүгээр л зүгнэлт киноны сэдэв биш. Энэ бол бодит байдал. Хэрэв үнэхээр антиматерийг үйлдвэрлээд, нөөцлөөд, энерги болон ашиглаж чадвал юу болохыг та нэг төсөөлөд үзтээ. Эсвэл зарим нэг хажиргалтай баримтуудыг бас сөхөе. Антиматер хэмээх зүйл энергинээс материтай хамт үүсээд тэр доороо бие бинийгээ устгаж байдаг тогтцол гэж ярьсан. Маш богинохон хугацаанд үүсээд тэр доороо алга болчихдог учраас илрүүлэх бас тогтоон барих нь тэр чинээгээрээ хэцүү. Харин бидний мэдих банан буюу гадил. Тийм ээ. Гадил өөрөөсөө антиматер үүсгэдэг. Гадил дотор маш бага хэмжээний кали 40 хэмээх элемент байдаг бөгөөд энэ элемент нь 75 минутанд нэг ширхэг позитрон ялгаруулдаг. Бид нар ч гэсэн адилхан. Хүний биед ч гэсэн кали 40 тодорхой хэмжээгээр байдаг бөгөөд бид ч гэсэн антиматер ялгаруулдаг гэсэн үг. Гэхдээ дээр хэлсэнчлэн материтай харилцан үйлчлэлд орвоогүй устчихдаг учраас бид анзаарч чадахгүй. Хэрвээ үнэхээр бид антиматерийг үйлдвэрлэж чадах, хадгалж чадах, тэгэд энерги болгон хувиргаж чадах технологи бүтээвэл хүн төрөлхтний хувьд төвшин ахисан явдал болно. Мэдээж үүний тулд бид хичээсээр байгаа. Гэвч харамсалтай нь өнөөдрийн хүртэл Fermilab, CERN болон Герман дахь ДЭСИ-ийн судалгааны төвүүдэд нийтдээ 18 нанограмм буюу 1 граммын тэрбумны 18-д тэнцэх хэмжээний л антиматер үйлдвэрлэж чадсан байна. Энэ нь харин хамгийн сайндаа л гэрт маань байх ганцхан ширхэг чийдэнгэл гэрэлтүүлж чадах хэмжээний энерги гэсэн үг. Үгээс сонсохгүй энэ судалгаа, энэ төсөл асар өндөр үн өртөгтэй. Ганцхан грамм антиматерийг гаргаж авахын тулд хэдэн триллион, хэдэн их 80 долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Бас хажуугаар нь нейтрино хэмээх хачирхалтай бөмбөсүүд бий. Энэ бөмбөсийн антиматер нь олдоогүй. Онлын хувьд нейтриногийн антиматер нь нейтрино өөрөө байх ёстой. Учир нь эдгээр бөмбөсөд цэнэг байхгүй. Их тесрэлтийн дараа үүссэн матери болон антиматерийн асимметрид энэ бөмбөсийн оролцоо өндөр байх магадлалтай гэсэн таамаг бий. Харанхуй энергийг ч гэсэн нейтринотой холбож тайлбарласан юм та санаж байгаа байх. Тэгэхээр таны харж байгаачлан хүн төрлөختөн бидний урд нүсэр их ажил хүлээж байна. Итгэмээргүй их энерги, үл үзэгдэгч хүч. Үүнийг барихын тулд хичнээн хичээвч баригдахгүй байна. Юу ч хийсэн бай бүтлгүйцээр. Гэхдээ бид бууж өгөхгүй. Хэрвээ антиматерийг үйлдвэрлээд хадгалаад бас хэрэгжилж чадах хэмжээнд очвол юу болохыг ахаад нэг төсөөлөд үзтээ. Одод хоорондын аялал, хязгааргүй мэт энерги, үр бүтээмж, хэмжээлшгүй их хүч чадал. Гэхдээ энэ хүчийг хэн юуны төлөө хэрэглэх вэ гэдэг нь тусдаа асуудал. Энэ нөхцөлд хүн хэмээх амьтнаас ялгагдах цор ганц хүчин зүйл болох ухамсар хэмээх шин чанар нь түүнийг хүнд нуудах амьтанлаг аран шинг, байгалийн зүн совин бас дундрашгүй шунлыг нь ялан дийлэн гэдэгт сохроор найдахаас өөр арга бидэнд алга. Учир нь шинжлэх ухааны буруу байхгүй. Ямар ч буруу байхгүй. Шийдлийг нь шинжлэх ухаан олгож, шийдвэрийг нь хүн таны ухамсар өгдөг. Атомыг задлаж асар их хэмжээний энерги олборлох боломжийг эрдэмтэд нээсэн ч үүнийг аимшигтай зэвсэг болгон ашигласан нь ахаад л бидний ухамсар өөрөө байсан. Тэгэхээр ухамсарын асуудал маш чухал байх нь. Хүний ухамсарын түвшинг дээшлүүлэх боловсролын аргуудыг дараа тэгж байгаад тухтай харьцгаая. Эцэст нь танаас асууя. Хэрвээ бид антиматерийн станц байгуулад итгэмээргүй хэрчим хүчийг гартаа оруулбал биднийг ямар тавилан хүлээж байгаа болов? Хүн төрлөختөн түвшин дээшлээд одод хоорондын соёл иргэншил болох уу? Эсвэл арай ч үгэж босгосон соёл иргэншлээ өөртөө устган үгүй хийх үү? Сэтгэгдэл хэсэгт бодлоо хуваалцаарай.